Аал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр дүүргийн нутаг дэвсгэрдэх төрийн өмчт ерөнхий боловсролын 23 сургууль анхны тусламжийн мэдлэг олгож, анхны тусламж үзүүлэх чадварт мэргэшсэн 50 сурагчийг бэлтгэж, өнөөдөр сургагч багшийн гэрчлэгийг гартууллаа. Ерөнхий боловсролын сургуулиудад анхны тусламжийн иж бүрэн хэрэгсэл ханийн самбарыг байршуулан осол гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй тусламж үзүүлэх мэргэшсэн сургагчийг бэлтгэхээр анхны тусламж эрүүл мэндийн төгс төв нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагатай хамтран 2025 оны 10 дугаар сарын 2-оос 11 сарын 10-ны хооронд 3 үе шаттайгаар зохион байгуулсан байна. За ер нь бол эхний байдлаар бид нар хаан уул дүүргийн 23 сургуулийг барьсан байгаа. 23 сургуулийн одоо нийтдээ 50 шиг бид нар сургагч багшийг бэлдсэн. 23 сургууль дээр анхны тусламжийн булан байгуулсан байгаа. За одоо хамгийн энгийн жишээ гэвэл нийт зүрх зогсолтын 87.7% нь эмнэлгээс гадна тохиолдож байгаа гэсэн. Тэгэхээр одоо манай монголчууд энэ эмнэлэгт хүн нас аваад ингэж ойлгоод байсан бол эмнэлэгт очихоос өмнө хүмүүс нас аваад байгаа юм. Тэгэхээр одоо бид нар ингээд энэ ихний ээлжинд бүх одоо бид нар шууд ингээд сургууль дээр нь явж ингээд хөрж чадахгүй учраас сургуулиуд дээрээ сургууч багш нарыгаа өөрсдөө төлөвлөлтөд бэлдсэн байгаа. Анхны тусламжийн мэдлэгтэй авах нь нийгэмд тустай. За энэхүү төсөөлөлд хамрагдсанаар хүүхдүүд гэр бүл сургууль хүрээлэн байгаа орчиндөө анхны тусламж хэрэгтэй хэн нэгэнд тусламж үзүүлэх мэдлэгтэй болно гэлээ. Би анхны тусламж амь аврна гэсэн сургалтанд суугаад хамгийн анханд анх дагч 2 дагч үнэлгээ хийж сурсан. Анх дагч 2 дагч үнэлгээ хийсний хаар дээр би CPR хийж сурсан. Тэгээд хахалнаас хэргэн сэрхийлэх хахалтын төрлүүдийн талаар суралцсан байгаа. Тэгээд түүний хаар дээр би боолт үзсэн, шархны боолт үзсэн. Тэгээд дотор гэмтэл, гадуур гэмтлийг хэрхэн шалгах талаар үзсэн. Ер нь энэхүү төсөлд оролцсноор ямар давуу тал бий болж ирсэн те? Би одоо хахалт дээр хамгийн анх бол зүгээр шууд ингээд нуруунд дээр ингээд зохих хэрэгтэй гэж боддог байсан. Гэвч үгүй байсан. Ингээд хойноос урагш чиглэлтэй ингэж зохидог байсан. Тэгээд ийм мэтчлэн одоо хахалт гэдэг чинь гэрийн нөхцөлд хамгийн хурдан хүний амь ардтал, эрсдэлтэд оролцдог, тооцогддог. Тэгээд тэндээс өөрийгөө хэрхэн сэргийлэхийг, дүүнраа хэрхэн сэргийлэхийг сурч мэдсэн. Гинтийн эрсдэлт хүчин зүйлүүдээс хамааран бусдын амь насыг аврахын тулд эмнэлгийн яралтай тусламж үйлчилгээг хурдцтай, тогтвортой өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн энэхүү төслийг орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөд байгаа гэлээ.